та бүхэнд одоо сургуулийнхаа хэрэгжүүлэх гэж байгаа байгууллагын удирдлагын магистрийн хөтөлбөрийн талаар мэдээллийг өгье. За тэгэхээр манай сургуулийн одоо алсын хараа болон эрхэм зорилго нь бол арай өөрчлөгдсөн байгааг зарим нь бас анзаараагүй байх. Тэгэхээр ер нь бол одоо манайх чуулганд үйлчлэгчдийг дэлхийд удирдагчдыг гэсэн ийм одоо эрхэм зорилготойгоор одоо Библи сурлалын төв нь өөрчлөн хувьсгах теологийн цогц боловсрал олгох замаар Бурхны хаанчлалыг амьдралын талбар бүр дэлхийн төлөө Евангелийн итгэл үнэмшлэр Христийн биеийн эв нэглийг эрхэмлэн ажилланаа гэдэг ийм одоо алсын хараатай болоод одоо ажиллаж байна. Тэгэхээр энэ бол цаг үетэйгээ хүл нийлүүлээд одоо хэрэгцээ шаардлагыг тодорхойлоод одоо чуулганыхаа төлөө одоо Библи сурлалын төвөнд хэрхэн ажиллах вэ гэдэгтэй холбоотойгоор шинээр гарч ирсэн ийм алсын хараа эрхэм зорилго байгаа. За тэгэхээр одоо ерөнхийдөө одоо бид нэр бүх бэлтгэл ажлаа базаагаад явж байна. Тэгэхээр бид нар ерөнхийдөө 9 сарын сүүл гэхэд тус хөтөлбөрийг одоо эхлүүлнэ гэсэн зорилготойгоор одоо бүх бэлтгэл ажил хийгдээд явж байна. За тэгэхээр өмнө нь бол дурдсантэй энэ болохоор алсын зайны хосолсон загвартай гэж байгаа. Тэгэхээр хосолсон загвартай гэдэг нь 7 хоногт бид нар яг танхимаар суралцсан. Тэгээ үлдсэн хугацаанд нь оюутнууд одоо алсын зайнаас суралцсан гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө хосолсон загвартай гэдэг нь яг энэ танхимын болон алсын зайны ичнэ гэж ярих уу тийм маягийн сургалт явна гэсэн үг. За тэгэхээр энэ нь болохоор DAI гэдэг байгууллагын одоо ерөнхий ойлголт байгаа. За тэгэхээр энэ байгууллага нь болохоор дэлхийн Христэд итгэгч удирдагчдыг үр нөлөөтэй үйлчлэгтэн чадваржуулах, за үр дүнд нь чуулган Бурхны хаанчлалыг тэлэх үйлсэд хувь нэмэр оруулах алсын хараатай ийм байгууллага байна. Тэгэхээр тус байгууллага нь за өмнө манай захирлын бас дурдсанчлан дэлхийд даяар 40 одоо үйлчлэлээ явуулдаг төвтэй бөгөөд одоогоор 82 улс оронд семинар, магистрийн зэргийн сургалт зөвлөгөө өгөх менторийн сургалт одоо явуулж байна. Тэгэхээр Монгол улсын хувьд за түрүүнд бид нар Амра пастрын гэрчлэлийг сонссон. Тэгэхээр Амра пастор бол эвийн салхи одоо паструудын нөхөрлөлийг ерөнхийд нь хариуцаад авч явж байгаа. Тэгэхээр энэ нөхөрлөлөөр дамжуулан 2010 оноос хойш 5-аас 6 сэдвээр одоо семинарууд, workshop гэсэн үг те одоо заагдаж ирсэн байна. Тэгэхээр түрүүнд Амра пастрын одоо гэршил хуваалцсан шалтгаан нь одоо бидний энэхүү хэрэгжүүлэх гээд байгаа хөтөлбөрийн маань одоо сертификатын шатны хөтөлбөрийг Монголд одоо хариуцж тодорхой хугацаанд одоо хийж ясан учраас одоо ямар шүү байсан бэ гэдэг талаараа та бүхэнд одоо хуваалцсан байгаа. Тэгэхээр та нар тэр талаар гэрчлэл сонсоод бас өмнө нас энэ хөтөлбөр нь тодорхой хэмжээнд явагдаад ирсэн юм байна. Одоо бол магистрийн түвшинд одоо эхлэх гээд байна гэдэг энэ ойлголтыг бол та бүхэн авсан баха. За тэгэхээр байгууллагын удирдлагын магистр за энэ хөтөлбөр нь болохоор ерөнхийдөө одоо яг чуулгандаа эсвэл одоо нийгэмдэр байгууллагуудад христч болон христч бус байгууллагуудад бүтэн цагаар үйлчилж байгаа ийм хүмүүст зориулсан 3 жилийн алсын зайны ийм хосолсон загвартай ийм одоо хөтөлбөр байна. За тэгэхээр DAI байгууллагын хувьд болохоор 2020 онд 1000 хүн одоо суралцж байсан байна. Тэгээ 19 оронд тус одоо хөтөлбөр нь явагдаж байгаа. За Аз, Африк, Латин Америкийн 17 сургуулиудтай хамтарч ажилладаг. Тэгэхээр DAI гэдэг энэ байгууллага нь бол өөрсдөө ерөнхийдөө яг сургууль бол биш. Ерөнхийдөө ийм институт байгаад байгаа. Тэгээд янз бүрийн улс орны Библийн сургуулиудтай хамтарч өөрсдийнхөө хөтөлбөрийг ингээд хэрэгжүүлдэг. Тэгээд явандаа тус хөтөлбөр нь тухайн нутгийн хөтөлбөр болж нутагшихт нь одоо туслах зорилготойгоор хамтран ажилладаг ийм байгууллага байна. За тэгэхээр хамгийн сүүлд бол DAI байгууллага нь Пакистан, Гаити, Кубад ерөнхийдөө өөрсдөө одоо тухайн улс орны сургуулиудаар дамжуулан хөтөлбөрөө явуулж эхэлсэн гэсэн үг. За олон улсын 300 гаруй багш нартай. Тэгэхээр манайх одоо энэ намраас одоо энэ хөтөлбөрийг авч хэрэгжүүлнэ гэдэг нь одоо эдгээр 300 гаруй энэ гадаад багш нар одоо шууд өөрсдөө англи хэл дээр бүх сургалтаа явуулаад одоо оюутнуудтай маань харилцаад оюутнууд маань заагаад, сургаад, туршлага солилцоод ингээд явах боломжтой одоо их гайхалтай гоё боломж одоо үүсэж байгаа гэсэн утгатай. За тэгэхээр ерөнхийдөө ямар хүмүүс энэ сургалтанд сурч болох вэ? За тэгэхээр өмнө нас дурдсанчлан за энэ сургалтанд Христэд итгэгч удирдагч нар оролцож болж байна. За үүн дотор болохоор пасторууд, төрийн бус байгууллагын захирлууд, за нийгэмдэр одоо ажиллаж үйлчилж байгаа тийм мэрэгчлэр ажиллаж үйлчилж байгаа бүх хүмүүс багш нар, эмч нар,
за бизнес хийж байгаа хүмүүс, за байгууллагуудыг удирдах байгаа хүмүүс, за тэрчлэн улс төрч хүмүүс ч гэсэн бас яг энэ байгууллагын удирдлагын чиглэлээр одоо сурч боловсрё гэвэл манай энэ хөтөлбөр нь бас их тохирсон хөтөлбөр байх нэ. За тэгэхээр энэ байгууллагын удирдлагын магистрийн хөтөлбөр нь бол үндсэндээ хоёр том зорилготой. За нэг дэх зорилго нь болохоор чуулган, христч байгууллага, төрийн бус байгууллага, боловсролын байгууллага, төр засаг захиргааны байгууллага, бизнесийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн удирдлагын чадамжийг нэмэгдүүлэх энэ зорилготой. За дараагийн зорилго нь христийн чуулганыг босгон байгуулахад үйлчлэгчдийг сургаж боловсруулах гэсэн ийм одоо зорилготой. Тэгэхээр энэ зорилго хэрвээ та бүхний зорилготой одоо нийцж байгаа бол энэ хөтөлбөр одоо таны хувьд яахын аргагүй сурах ёстой тэр хөтөлбөр мөн байна гэсэн утгатай. За тэгэхээр DAI байгууллагын хөтөлбөр нь одоо дараах зан хандлага чадваруудыг эзэмшсэн үйлчлэгч удирдагчдыг одоо бэлтгэх зорилготой. За тэгэхээр үүнд болохоор зарц удирдагч одоо суралцдаг байгууллага бий болгоход сүнслэг өсөлт, шударга ба нээлттэй тайлгандаг, шударга ёсны төлөө идэх зүтгэлтэй, даруй одоо ийм хүмүүсийг бэлтгэхэд тус хөтөлбөр нь чиглэгдсэн гэсэн утгатай. За тэгэхээр ерөнхийдөө байгууллагын удирдлагын магистрийн хөтөлбөрийн хичээлүүдийг одоо бүх чиглэлийг нь харах юм бол үндсэндээ яг иймэрхүү хэд хэдэн чиглэл дотор ингээд багтаж болно гэж харж байна. За тэгэхээр зарц удирдлагын талаарх ойлголт болон хэрэгжүүлэлт, за санхүү болон хүний нөөцийг хэрхэн ухаалгаар захиран зарцуулах тухай, за санхүүгийн менежмент төлөвлөлтийн талаарх Библийн перспектив, соёлын болон эдийн засгийн бодит байдлыг хэрхэн бодитоор үнэлэх тухай, зөрчилдөөний менежмент болон шийдэл, өөрчлөлтөнд оршиж буй дэлхийд хэрхэн стратеги төлөвлөлтийг хийх вэ гэдэг энэ агуулгууд болохоор тус хөтөлбөр дотор шингэж өгсөн гэсэн утгатай. Тэгэхээр та бүхэн бас энэ хөтөлбөрөөр яг ямар хичээлүүд заагдах бол гэж сонирхож иж бас магадгүй. За тэгэхээр үндсэн хичээлүүдийг одоо энэ бичсэн байна. Тэгэхээр дээр нь бол үндсэн хичээлүүд байгаа. За доор нь болохоор сонгон хичээлүүд байгаа. За тэгэхээр манай сургуулийн хувьд болохоор Азийн теологийн холбоо буюу бид нар АТА гэж ярьдаг тийм. АТАгаас одоо магадлан итгэмжил авдаг. За АТАгийн шаардлагын дагуу ер нь бол магистрийн хөтөлбөр бол ерөнхийдөө 60 кредиттэй байх ёстой гэж үзэж байгаа. Тэгэхээр DAI байгууллагын одоо боловсруулсан энэхүү одоо удирдлагын магистрийн хөтөлбөр нь бол ерөнхийдөө 12 хичээлтэй. Тэгэхээр нэг хичээл нь бол 3 кредитээр тооцогддог. Тэгээд хичээл болгон дадлагын 2 кредиттэй гэж үздэг. Тэгэхээр ерөнхийдөө нэг хичээл нь үндсэн 3 кредит, дадлагын 2 кредит, тэгэхээр нэг хичээл нь 5 кредитээр тооцогддог гэсэн үг. Тэгэхээр 3 жилийн турш орж байгаа хичээл 12 хичээлийг 5-аар үржүүлэхээр ер нь бол ингээд 60 кредит болж байгаа гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө одоо яг энд байгаа үндсэн хичээлүүдийг бол оюутнууд зайлшгүй авах ёстой. Сонгон хичээлээс нэгээс хоёрыг билүү сонгох ёстой байгаад байгаа. За тэр үндсэн хичээлүүд дотор одоо энэ намрын орох гэж байгаа хичээлийн нэг буюу зарц удирдлага, бурхны хүссэн удирдагч байх нь гэдэг энэ хичээл. Тэгэхээр энэ хичээл болохоор энэ намар орох юм. За үр дүнтэйгээр зааж суралцах нь гэдэг хичээл бас энэ намар орно. За удирдлага болон үйлчлэл байгаа эмэгтэйчүүд гэдэг хичээл байна. Стратеги сэтгэлгээ, санхүү болон шударга байдал. За сүнслэг байгуулалт хичээл бол 2 орж байгаа, 1 ба 2. За хувийн амьдрал болон бусдыг удирдахдаа ёс зүйтэй байх нь гэдэг хичээл байна. Зөрчилдөөний менежмент болон хувьсан өөрчлөлт. За соёл угсаатан онцлогуд. За хамгийн сүүлийн хичээл нь судалгааны арга зүй, танилцуулга. За тэгэхээр эдгээр хичээлүүд болохоор үндсэн буюу зайлшгүй одоо оюутан судлах ёстой хичээлүүд байгаа. За сонгон судлах хичээлд болохоор сан босголт, хамтын ажиллагаа, за хөгжил ба нийгмийн өөрчлөлт, менторлох ба дагалдуулах нь, дасгалжуулах нь гэсэн ийм хичээл байна. За тэгэхээр ерөнхийдөө тус хөтөлбөр нь одоо эдгээр хичээлүүдийг үздэг байх нэ. За тэгэхээр байгууллагын удирдлагын магистрийн хөтөлбөрийн ерөнхийдөө үргэлжлэх хугацаа гэдэг. За тэгэхээр тус хөтөлбөр нь бол үндсэндээ 3 жил үргэлжлэнэ. За өөрөөр хэлбэл оюутан тухайн хөтөлбөрийг одоо 3 жилийн турш судалдаг гэсэн үг. За нэг улиралд 2 хичээл үзнэ. За тэгэхээр ерөнхийдөө 3 жил бид нар энэ хөтөлбөрийг одоо судалж дууснаа гэвэл 6 улиралтай гэсэн үг. За тэгэхээр тус хөтөлбөрийг сонгосон хүн ерөнхийдөө 5 жилийн дотор одоо дуусгах хэрэгтэй. За дунд нь бид нар ямар нэгэн маягаар чөлөө авах юм уу?
зарим нэг одоо семестрт сууж чадахгүй ч юм уу тийм тохиолдол гарах боломжтой. Тэглээгээд бид нар ерөнхийдөө 5 жилийн дотор тус хөтөлбөрийг дуусгах ёстой. Хэрвээ дуусгаж чадахгүй бол бүх кредит нь ерөнхийдөө нойлох, бүх хичээл зүтгэл талаар болох тийм нэг аюул бас байгаа. Тэгэхээр өнөөдөр бас юм аюулын дохио бас ярих хэрэгтэй болчихлоо. За тэгэхээр энэ одоо ямар одоо сурмаар байна. Ямар шаардлага тавигдах вэ гэсэн нэг тийм том сонирхолтой асуулт байгаа тийм. За тэгэхээр ерөнхийдөө магадлан итгэмжлэгдсэн сургууль боловсролын байгууллагын бакалаврын зэрэгтэй байх ёстой тэр хүн. За тэгэхээр бизнес сургуулийн бакалавр, манай сургуулийн бакалаврын зэрэг байж болно. Эсвэл өөр одоо нийгэмдэр байгаа бусад сургуулиудын бакалаврын зэрэгтэй байхад одоо нэгдэх шаардлага хангаж байна гэсэн үг. За тэгэхээр дараагийнх нь болохоор за тэр хүнийг одоо академик талаас нь одоо тодорхойлсон захиа тэр хүн өгөх ёстой. За энэ хүн бол одоо ингээд амжилттай сайн дүүргэж чаднаа гэдгийг одоо баталж байна гэсэн нэг тийм мөрхөө захиа. За тэгээд удирдлагын түвшинд тэр тухайн хүн бас 3-5 жил ажилласан байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тус хөтөлбөрийн хичээл болгоно ерөнхийдөө 2 одоо кредитийн дадлагын хичээлтэй яваад байгаа. Тэгэхээр тэр нь яг талбар дээр хийгдээд явна гэж үзэж байгаа. Тэгэхээр тухайн хүн удирдлагын одоо байр суурьнд удирдлагын түвшинд үйлчилж яах нь яг дадлага хийхэд маш тохиромжтой орчин байна гэж харж байгаа. За тэгээд мэдээж одоо компьютер дээр тийм ээ энгийн програмуудыг ашиглаж сурсан байх хэрэгтэй. За ер нь бол бид нар англи хэлний одоо мэдлэгийн хувьд ер нь бол дор хаяж дунд шатны мэдлэгтэй уг нь байх хэрэгтэй болж байгаа. Ягаад тэгэхээр одоо англи хэл дээр хичээл сонсоод даалгавраа англи хэл дээр багш руугаа явуулах хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Гэхдээ яг нөгөө манай одоо элцэх энэ тус хөтөлбөр сурах хүсэлтэй хүмүүсийн одоо нөхцөл байдлыг ингээ харах юм бол зарим нь англитэй хүмүүс орж ирнэ. Зарим нь жаахан таарахгүй хүмүүс бас орж ирж магадгүй гэж үзэж байгаа. Ерөнхийдөө бид нар анги дүүргэлтийг 30 оюутантай байхаар төлөвлөж байгаа. За тэгэхээр ерөнхийдөө тэр 30 оюутны маань бүх оюутнууд маань англи хэлний хувьд дунд болон дундаас дээш шатны байвал айгүй сайн. Гэтэл тийм байх магадлал айгүй бага байгаа учраас ерөнхийдөө энэ жоохон зохих төвшнийг бичсэн байгаа. За тэгэхээр ер нь бол үндсэн хичээлийг бол бид нар ямар нэгэн маягаар одоо бүр ойлгохгүй бол ингээд жаахан ч гэсэн орчуулгатайгаар хүргэнэ гэж бодож байгаа. Хичээлийн гарын авлагыг бол маш их мөнгө хөрөнгө зарж ээж ингээд орчуулахаар одоо ингээд бас захирал маш их хүч тавиад ингээд ажиллаж байна. Сан босгох гэдэг ажиллаж байна. Гэхдээ одоо оюутан өөрөө гэрийн даалгавраа хийх, гэрийн даалгавраа багштаа явуулах тэр мөрхөө бүх харилцаанууд нь англи хэл дээр явагдах ёстой. Тэрийг бол оюутан өөрөө бүрэн хариуцах ийм нэг одоо асуудал үүсэж байгаа гэсэн үг. За окей. За тэгэхээр ерөнхийдөө манай энэ хөтөлбөрийг ингээд товчлоод ингээд харахаар айгүй гоё үг үүсэж байгаа. Бум гэдэг үг үүсэж байгаа. Бум. Бум гэхээр нэг монгол үг байгаа шүү дээ, түм, бум гэл тэ. Бүүм гэчгээр шал өөр үг болчиход байгаа тийм. Тэгэхээр бум хөтөлбөрийн тухайд болохоор за ерөнхийдөө бид нар юу гэж одоо төлөвлөж байна гэхээр за олон улсаас ирэх багш нарын одоо боломжит байдал, нислэгийн цагийн хуваар гэх мэт айгүй олон зүйлээс энэ одоо хөтөлбөр нь бас хамаарч байгаа. Тэгэхээр энэ бүх зүйлтэй уялдуулаад бид нар одоогоор юу гэж төлөвлөж байна гэхээр 9 сарын сүүлээр гэхэд тус хөтөлбөр нь эхлээд 3 сарын дунд гэхэд ерөнхийдөө дууссан байх боломжтой. Тэгээд дундаа 2-7 хоногийн одоо амралттай байх болов уу гэсэн урьдчийн таамаглал байгаа. Тэгэхээр ер нь бол ямар ч хичээл бол эхэлнэ. Дунд нь бол одоо ямар шүү байх вэ? Тэрийг одоо явцдаа бас заримдаа илүү тодорхой болох юм бас байна. За жилийн сургалтын төлбөр ерөнхийдөө 2,880,000-аас 3,500,000 байхаар төлөвлөж байгаа. Тэгэхээр та бүхний хувьд за өстой баг юмаа гэж бодож байгаа юм байна. Яасан баг юм бэ? Өстой гоё юм байна гэж. Баярлалаа. Тийм хүн бас байна. Тэгээ мэдээж бидний хувьд болохоор энэ дүн хүн бүрийн хувьд харьцангуй тусаж байгаа. Зарим хүний хувьд бол боломжтой байгаа. Зарим хүний хувьд бол бас чанга мөнгө байна гэж бодогдож байгаа тийм. Тэгэхээр бид нар ерөнхийдөө энэ төлбөрийг бага байлгахыг их зорж байгаа ч гэсэн нөгөө талаар сургалтын одоо хичээл болгон дээр оюутны гарын авлага одоо байгаа. Тэгэхээр гарын авлагын
ерөнхий орчуулга гэхэд маш их мөнгө орж байгаа. Жишээлбэл энэ семестрийн 2 хичээлийн гарын авлага орчуулга нь ерөнхийдөө 13 сая болж байгаа байхгүй юу? Гарын авлага харин нэлээд том юм билээ. Нэг хичээл нэг иймэрхүү юм шиг байна. Тэ зөвхөрлөө. 300 400 уудастай. Нэг нь 250, нэг нь 350 ч байлгүй. Нэлээд тиймэрхүү уудастай. Гэхдээ мэдээж бүр шигүү биш. Гэхдээ тэр дунд чинь бичээрэй, ингээрэй, бодоорой, энийг уншаарай гэл кейс стади энэ төр явцсан байгаа юм билээ. Би ерөнхийдөө жоохон харсан. Тэгэхээр тиймэрхүү зүйлсээс хамаарат бас сургалтын төлбөр яах аргагүй бас иймэрхүү болж байгаа. За тэгэхээр бүртгэлийн хур хамж нь 150 мянган төгрөг байна. За тэгэхээр ерөнхийдөө манай хөтөлбөрийн талаарх одоо үндсэн одоо агуулга маань ерөнхийдөө энэ. Тэгэхээр одоо та бүхэнд одоо асуух зүйл байна уу, лавлах зүйл байна уу? Тийм байвал асууж болно.